Сайн байцгаана уу хүмүүс ээ. За өнөөдрийн хичээлийн сэдэв үеийн төгсгөн нөхцлүүдийг ихмэлтэйгээр бичих. За тэгэхээр зөв бичиж сурах. За үйл үг гэж юу вэ? Түүний утга. Үйл хөдлөл, болц явц хөдөлгөөнийг нэрийцсэн үгийг үйл үг гэнэ. За үйл үг нь хүн ба юмны үйл хөдлөл байдлыг зааж яаж вэ, яасан, яах зэрэг асуултад хариулт өгнө. Үйл үгийн үндсэн шинж гэвэл үйл үг нь тухайн хэлнийхээ үндсэн уугуул үгсийн сангийн гол бүрэлдэхүүн хэсэг бөгөөд альва хэлний язгуур үйл үгийн дотор харь хэлний үг байдаггүй. За үйл үгийн үгийн сангийн бодит утгаар нь нэгт үйл хөдлөл заах. За жишээ нь явгүй бичих. Хоёрт явц заах. Явц гэдэг маань бод, хөгж, сэтг. За гуравт нь байдал заах. Царц, гэлэж, хагар гих гэж одоо ангилж болдог. За үйл үгийг үгийн сан учир зүйн үүднээс нь идэвхтэй идэхгүй гэж хуваана. Үйл үгийг үгийн сан хэлзэм шинжээр нь болохоор тусах, эс тусах гэж ангилна. За монгол хэлний үгийн язгуурын араас дагвар, хэвийн нөхцөл, байдлын нөхцөл, холбох төгсгөл нөхцлөөр хувилдаг. За үйл үг бол ингэж одоо ийм дараалал хувирдаг бахнэ. За үйл үгийн хувилыг энэ дээрээс харж болно. За үйл үндсийн дараа орж үлийн эзэн болц байдал, цаг, биеийн харьцаа заагаас гадна үйл үгийг бусад үгтэй холбох харьцаа заадаг хэлзэн утгатай залгууруудыг бид нар үлийн нөхцөл гэнэ. Тэдгээрийг үгийн бүтц тохиолдох байр, гүйцэтгэх үүргээр нь дараах байдлаар ангилж болдог. За энэ дэр үлийн нөхцөлөөр энэ схемээр бол тодорхой тайлбарлагдсан байна. Үндэс үүсгэх, үндэс үйл үүсгэх. За үндэс үүсгэх гэдэг дээр хэвийн болон байдлын нөхцөл, за үндэс үйл үүсгэх нь холбох болон шууд төгсгөх нөхцөл орж ирнэ. За ингээд тодорхой холбох нөхцөл дүүл холбоо цагаар төгсөх биеэр нөхцөл, төгсгөх нөхцөл ордог бахнэ. За үйл үгийн хувилал гэж байна. За үйл үгийг байдлын дагавар нь эдгээр дагаврууд байна. За үйл үгийн хэвийн дагавар тодтгон холбохын нөхцөлийн дагавруудыг эндээс харж болох нь байна. За тэгвэл үйл үгийн нөхцөлийг үгэн залхахтаа эрэм үгийг харгалзана. За мөн ишиг зохицох хэсэг баримтлана. Үйл үгийн нөхцөлийг зөв бичихын тулд холбох гишгийн дүрм, эс хувилгагч үсгийн дүрм, холбох гишгийн за хэвийн дагавар, байдлын дагавар. Хэвийн дагавар нь өөрөө үлдэхээ тэг нөхцөлтэй бусдаар үйлдвэрлэх мангаа, илгаа, уул. За бусдын эрхэнд үлд нэгд. За хамтран үлдэх хэв нээлт, харилцан үлдэх хэв нь элц гэсэн ийм 5 хэвийн дагавар байна. За байдлын дагавар маань энгийн үлдэх байдал нь тэг нөхцөлтэй, бүрмөсөн үлдэх байдал маань чих, олноор үлдэх байдал цагаа, төр үлдэх байдал эзнаа, эрчимтэй үлдэх байдал эсхий гэсэн эдгээр дагаврууд байна. За эдгээр дагавруудаа та хэд маань дэвтэртэй бичлэгээ зогсоож дэвтэртэй тэмдэглээд аваарай хүмүүстээ. За дараагийн цагаар төгсөх нөхцөл. За цагаар төгсөх нөхцөл нь одоо цагийн наа, өнгөрсөн цагийн вэ, өнгөрсөн цагийн лаа, за өнгөрсөн цаг жээчээ, ирээдүйн цаг наа гэсэн юм нөхцөл байдаг. Үнийгээ бүгдээрээ эргээд сэргийн санаарай. За үйл үгийн нөхцөлийн ангилал үүрэг. За энд нь болохоор бүгдээрээ одоо төгсөх нөхцөл байна. За яа, е, сугаа, сүгэ, араа, за аач, эктун, уузай, гэ, тугаа, түгэ, аасаа гэсэн үлийн төгсөх нөхцлүүд байна. За эдгээрийг мөн дэвтэртэй тэмдэглэж аваад эргээд сэргийн санаарай хүмүүстээ. За эндээс холбох гишгийн дүрм гарч ирж байна. За холбох гишгийн дүрм бол монгол үгчээр яригддаг. За энэ дээр дүүл үйл үндэс буюу навтар салаар төгссөн үгэн дээр ягаан малар ишгүй эсхий гэсэн одоо эхэлсэн залгуур залгахад бид нар дандаа холбох гишгийн дүрм буюу гиз жиргэдчихдэг. За энэ дандаа үйл үндэстээр яригддаг гэдэг бас давхар ойлгоод аваарай хүмүүстээ. За үйл үндэс буюу навтарслаар төгссөн үгэн дээр жиж бусад хотоор ихсэн буюу за үйлдвэрлэх хэвийн га г гэсэн дагвараар одоо ихсэн нөхцөл залгуур залгахад шууд залгаж ичдэг баха. Энэ дээрээс одоо харж олж байна тийм ээ, сувилгагч тул шууд залгаж ичнэ гэд ингээд энэ дээрээс бас харж болохоор байна. За сур гэдэг дээр сурах уу гэж шууд эзэм хээвэлж босод хот буюу эс хувилгагч. За сан гэдэг маань монголч игсэн гэж үчдэг. Тэгвэл энэ маань г гэвлэгчээр эхэлж байгаа учраас хувилгагч нөхцөл болж байна. Тэгэхээр суруугсан гэд гиз жиргэлж үчнэ. За тэр одоо жишээнүүдийг харъя. За сун, суны тийм ээ. За наад, наадам. За тас, тасал, бол, болруун. За гаршгүй гэсэн эдгээр үгнүүдийг харахад бол дандаа ишиг жиргэлсэн байна. За эндээс жиж бусад хотыг тэгвэл хэрхэн яаж үтсэн бэ гэхээр ол гэдэг дээр бид нар жигээ хэрэгсэн залгуур залхахад олж гэж шууд үчин оловч, олсугай, олдог, олглоор, олдол, олго энэ үйлдвэрлэх хэвийн га г маань шууд бид нар г үсэг гэж авангуудаа нөгөө нэг холбох гишгийн дүрм авч магадгүй. Гэтэ энэ дээр энэ га дээр бол ерөөсөө шууд залгагддаг байгаа гэдэг эндээс анзаараарай хүмүүстээ. За хичээлээ амжилттай анхааралтай сонссон баярлалаа хүмүүстээ.